Манай компани бол нэг 20 залуустай бүтээлч уран бүтээл салбар одоо Монголд бол ерөнхийдөө медиа салбар гэж яриад байгаа. Тэгээд сэтгүүлчид, зураглаач, найруулагчид, одоо зураач ажилладаг. Өмнө Эрдэнэт хевсээр зочилж байсан учраас байгууллагын захиалгын дагуу Эрдэнэт хевс бол өргөн сонголтоо хийж өгдөг гэдгийг мэдсэн. Хевсний тухай ойлголт ерөнхийдөө өмнө бага байсан. Тэгээд би зөвхөн Эрдэнэт хевстэй очиулаад бид нар багаараа хевсийг судлахаар хевс өөрөө маш олон жил амьдардаг. Дээрээс нь өөрөө хевс амьтай. Тэгээд хевс өөрөө маш сайн тав тухайг үзүүлдэг гэдгийг ер нь мэдсэн учраас бидний гол зорилго хевс байна гэж. Тэгэхээр хевстэй болох нь өөрөө цуур бидний одоо интерьерийн өнгөцгөх. Дээр нь тогтоолоод бид нар чиглэлүүдээ хийсэн байна. Өөрснөө зураг гаргасан байгаа. Тэгээ өөрснөө зураг гаргаад тэнд ерөөсөө хөрвүүлт хийж хевсний одоо тэр үйлдвэрлэлийн нөгөө машин дээр зориулсан хөрвүүлт хийгээд хийдүүлсэн. За бид нар дахиад цагаа толгоцсон учраас Эрдэнэт хевсийг маш олон захиалганд аваад Эрдэнэтийнхээ үйлдвэр дээр шийдээд тэр ерөөсөө бидний тооцоолж яснаас айгуу хурдан авчираад өгсөн шүү. Тэгээд бид нар айгуу баярлалаа. Ерөөсөө хевсээ тавьлаа. Ерөөсөө интерьер маань ингээд төгсөв. Эрдэнэт хевсний үйлдвэрэнд таны захиалсан шинэхэн носон дорожийг 14-өөс 21 хоногийн хугацаанд үйлдвэрлэж танд хүргэнэ. Цэвэр хоньны носон утсаар 16 өнгөөр нэхэх хүчин чадалтай Axminster машин таны компани офисын зорилго, нэр хүндийг бүрэн илэрхийлж чадах бүхий л загвар дизайныг шингээсэн дорожийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх боломжтой. Бид бүгдөө ингээд яг өндөр ширээний ард тий суухаараа илүү ажил хэрэгжтэй очсон. Зүгээр аягүй сайхан тийм хевсэн дээр зөөлөн самбуудтай ч юм уу бодондоо тавхар хүмүүс ажилчид захирлууд бүх нэг түвшинд ажилладаг учраас бүх хүмүүс нээлттэй үзэл бодлоо хийдэг. Тийм учраас бид нар уулзалтын өргөн хевс тэгээд зөөлөн хийсэн. Тэгэхээр ерөөсөн Монголд бол маш олон газар үндэсний үйлдвэрлэлд хэмжээд ажилчдынхаа тав дахь төр сэтгэл хангамжийн гой таатай байлгахын тулд бол хевсийг бас сонгох зөв болов уу гэж бодож байна.